Зөвчтэй эрчүүдийн галдгаа нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт бид бүхэн аймаг орон нутагтаа бас бизнес эрхэлж байгаа. Нэг эрхмийг урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр зочин маань бол чулууны амгалан ах маань бидний урилгыг бас хүлээн авч оролцож байгаа тийм ээ. Түүний өмнө бас танд манай нэвтрүүлэхэд орохыг бас зөвшөөрч тийм ээ. Сайн урилга хүлээж авсан маш их баярлалаа. Одоо манай энэ эрчүүдийн галтгаа гэдэг нэвтрүүлэг маань бол ер нь одоо хоол хийнгээ чөлөөтэй хоёлаа сайхан ярилцсан. Тийм ээ, одоо таны өс төрсөн нутаг, аймаг орон нутгийнхаа талаар, таны гэр бүлийн талаар сайхан чөлөөтэй ярилцахаар гэдэг ийм нэвтрүүлэг байгаа тийм ээ. За, амгалахын өмнө хувьд ер нь гэртээ одоо хэрэг галтгоондоо ер нь хэрэг орж байна. Дээгч чигээс ажилтаа үед ер нь хоол унд хийх бас тохиолдол гаргах бах тийм ээ. За оролцохгүй хэд тайшин, оролцох хэд тайшин тий. Ерөнхийдөө бол боломж гарвал оролцохыг хичээдэг тий. Өөрийнхөө хэмжээнд бол галтгаанд оролцдог гэж хэлэндээ. За өнөөдөр манай нэвтрүүлэгт маань ямар хоол хийх гэж байгаа лээ? За энд одоо миний нэг дуртай хоол байдаг юм аа. Үзүүх гаралтай. Полоо. За полоо гэж одоо яг одоо зүгээр инженеэр ойлгоход бол удаатай хуурга. Монголоор хэлвэл тий. Тэгээ яг жоохон хийц өөртөө сонирхолтой. Тийм хоол одоо хийн гэсэн одоо бодол төрлөө. Тий. Ер нь энэ хоолыг ер нь хийгээг удсан байна уу? За лав бол энэ жил гарan болцсон. Тий. За тэгээд хоёлоо хоолоо хийж эхлэе. Яг хоол хийхэд ямар орцтой байдаг лээ? За ерөнхийдөө энэ полоо бол за мэдээж мах орно. Тий. За яг одоо өхрөө мах, хоньны мах ялгаагүй л да. Ер нь хоньны махаар олцсон юм зүгээр байдаг. Гэхдээ айл гэрүүлтэй яг байгаа нөхцлөөсөө шалтгаална шүү дээ. За тэгээд өхрөө махт авчирсан байгаа. За тэгээ амтлагчуд байна. За давс сонгон ер нь энгийн хоол. Ер нь бас Узбек гаралтай хоол болохоос ер нь Монголын л бараг тий одоо Монголын бидний одоо хөл юмнууд л байх шиг шүү тийм ээ. Тий. За тэгвэл хоёлоо хоолоо эхлээд. За тэгээд эхлэе тийм ээ. За өхрийн мах авчирсан байгаа. Мах авчирсан. Махаа авчирээд баярчиндаа. Энэ манай одоо ер нь хамгийн сүүлд ер нь хизээ хоол хийсэн байна таны хувьд. За ер нь удаж байна. Тэг яагаад гэвэл одоо энэ жил нэлээд ачаалттай ажилтай жил өнгөрлөө. Тэг одоо хаврын бас нэг үйлдэл эхэлж байна. Бас бизнес бас ажиллахгээд бас цаг агаар сайхан болж байна. Одоо л нэг нуруу тэний жишээ гайгүй болж байна шүү дээ. Ер нь бол нэг жил хэрцээ актрын хийгээгүй юм байна. Ингэж хээрмээр гарч байгаагүй юм биш үү? Агаар салхинд гараагүй. Тий. Одоо огтлохгүй энэ маань хэр хөлдөг байна. Гайгүй. Хөлдөө гайгүй л ах шүү дээ. Ингээд ер нь ширээгээ би ингээд барьж яахгүй л бас. Ер нь бол яг махыг бол айхад жижиг юм биш. Бас том биш. Яг хэлэх юм бол том тал руугаа байж болно. Хамгийн их ер нь энэ хоолоо хаана очиж идэж үзчихэв. Яг тэгж амтанд нь орж одоо яг өөрөө дөрөв дээш үйцтэй одоо энэ 80 дон оюутан багтал сурсан. Тэрнээс хойш актер нэг найз нөхдөдөө дахлаараа хэрэлнэ. Тэгээ яг тэ хүн болон ингээд нэг хоол хийгээ сурчууд бас илэрдэггүй юм байна лээ. Бас энэ тэнд бас явж байгаа материалдаа тааруулаад бас хийчихэд бас хөндөр нь сурсан юм багтахгүй гэж. Тий. Энгийн. За махыг бол нэг актер жижигш ингээд нэг дунджаар ингээд хийчих болно. Би солгоо эвгүй харагдаж байна гайгүй. Зүгээр. За. Солгоо. Ер нь гэхдээ солгоо хүмүүс чи их юм хийхдээ их чамбаа хийдэг гэдэг үстээс. Ер нь тийм байдаг бахаа гэдэг. Одоо өөрийгөө махдаг шүү дээ. За махаа ишээч. За ингээд сайхан махаа бэлтчихин. Тэгэл одоо тогоондоо ер нь яг одоо хэдэн идэх үү тийм ээ? Порцноосоо. Тэр хэдэн үнд одоо хамруулж одоо
доог барих гэж байгаа тэр тухайн байдлаасаа болоод энэ орчинд орох материал чинь их их болоо явчих шүү дээ тий. Ер нь бол ногооны хувьд бол луун сонгорнол хийх үү? Ер нь ногоог бол ер нь өөр төрлийн ногоо ер нь хийж болдог. Ер нь половын гол зорилго нь ерөөсөө энэ луун да. Луун да тий. Луун орно, будаа, мах. Ер нь ингээл нэг энгийн штэ ерөөсөө. Тэгээ гоё тухай амтлагчаа хийгээл. Сонгон сармис их орно бас. Жил гарны өмнө хоол хийхдээ ер нь өөрөө хийж идчихэв үү? Эсвэл гэр бүлийнхаа өнөр ер нь хийлгэж идчихсэн нь. За тэг гэр бүлийн хүнд гол нь хийн штэ. Тэгээд манай гэр бүлийн хүн чи өөрөө хүнсний чиглэлийн мэрэгчлээ хүн учраас хайхтар надаар хийгээд байхгүй. Зүгээр би нэг хай нэг баяр эхнэрээ хүндэтгээд юм уу. За альсгүй одоо эхнэрээ завгүй ганцаараа ажил ихтэй гарахаар бол ер нь өөртөө харуулаад ганц шөл хийгээл гараа авчтیں۔ Тий. За ингээд ерөнхийдөө за гэсэн махаач хараг болно да. За ингээд дооч усаа хавар болоод гадаач бас гоё дулаараад байна да. Гоё бай. Тий. Өнөөдөр их өдөр тий. Өдөр нэг цаасмаас оромдог болоод байсан. Гайг уучлаа ш тарин тий. За тэнчнээс сонгон луунга хэрчин тийм ээ. Тэгээ. За үндсэндээ ингээд махвал ерөнхийдөө болсоо болно. За энэгээ ингээд за махаа ийш энэ нэг тавган дээр тавьчихтэй байл. Ийш аваач тий. Тавган дээр тавиад ийш жоохон зайчлаад за тэгээд дараагийнхаа мэгч. энэ цаг сайхан болоод гоё болох бохоо. Тэгэхээр сонгоно хийчихье. Амгалан авахын үед ер нь багнаас ер нь уг гарал ер нь аймгийн хүүхдүүд уг гарал ерөөс аймгийн төв дээр өссөн. Тэгээд одоо манай аймагч одоо тухайн үед одоо олон их хонхортой одоо овн товнтой шалбаг ихтэй байсан. Тэгээд тэрэн дотор одоо энэ төв гудмаараа ёо. Нөө тэрэн дотор одоо сайхан цогулж өссөн шүү дээ. Одоогоор ер нь яг аль баг дээр байв? За одоогоор бол юу шүү дээ. Энэ 2 дугаар баг. Тэрүүн төвчөө. Тэрүүн төвчөө. Тийм. Манай ах чинь нөгөө нэг биеийн тамирын спорт хороонд. Манай ах нөгөө мээсүрэн гэж таньхаг аймгийн мээсүрэн дарга гэж яриад байдаг. Тийм. Аймгийн захиргаанд санхүү хэлсэн дараагаар бас 3-4 удаа чийцэндээ. Тэр маань нөгөө нэг биеийн тамирын спорт хороонд нэгтлэн гэдэг ажилтай байсан. Тэгээд тэрүүн төвчөөний яг баруун талд нь, түүн талд нь одоогийн биеийн тамирын спорт хорооны аж ахуй хашаа байдаг байхгүй юу? Тэнд манайх амьдарч байсан. Яг нь надаас өмнө бол яг тэр киномонтаж хавар байсан юм байлээ манайх. Та нэгээсээ хэдүүлээ юм бэ? 10 да. Нөгөө олуулаа юм байна шүү. За энэ юуг бол луунг бол ингэж одоо нарийн ингэж хийж байна. Салаад хийж байгаа юм шиг. Тийм салаадны их шиг их гоё тийм гоё болдгийн тий. Ингээс хараа утчихгүй заах. Дундуур нэг хуваацч өрөг болохлоо. Тийм болсон хорол юм байна тий. Уртай үйл явахгүй юу? Хүчмжтэй. Бас энэ ер нь бол энэ юу штэ. Хоол бол ер нь тэгээд урлаг гэж байгаа штэ. Хоол бол ер нь урлаг. Хүн бол бас өөрийнхөө хоббигоор сонирхлоороо хоол ихээр бас их яаж хийж болно? Өөрчилж жорыг өөрчилж өөр хийн тийм ээ. Яаж чимж болно? Ер нь урлаг. Одоо бол тийм болчиход байна штэ. За ихээсээ харууллаа. Одоо энэ ах トゥ нар
хаагур байна. Ер нь яг аймаг орон нутагт амьдарч байгаа улсууд хэд байна? За манай хач одоо аймаг дээр чинь миний нэг эгч байна. Дүү маань байна. Ингээд аймаг дээр үл энэ 3 л байгаа юм шүү. 5 байна уу гэж. Тий. Дахиад нэг 5 байна уу? Юуч. Тэгээд өмнө дэлгэрт байна. Улаанбаатарт байна. Ингээд энэ тэнд байна дөө. Ээж аав хоёр нь юу хийдэг юм бэ? Тэр үед одоо дээгүүд бол малчин мал тэгэл байсан баг та. Дээгүүд малчин байсан. Ер нь манай аав бол эднүрт байсан. Тэр мэг одоогоор Батнаар уу? Батнаар уу тий. Тийм ээ. Хойшны эдэрмэг сумаан задраад Баян утад голын уртлах нь ороод голын хойдынх нь Батнаартай очижсэн байх л дээ. Би бол яг аймгийн төв дээр өссөн аймгийн өндөр хааны одоо хүндээ. Ингээд нэг гоё ингээд шоу хийлээ гоё болно да. Ер нь бол нэг одоогоор бол энэ яг хэдэн үний портсны хийж гэнэ гэсэн. Энэ бол нэг зургуулсан үтч штэ. Тийм ингээд нэг хил гар мах байгаа. Тэгээд хил эртээ ингээд юу энэ будаа байгаа. Нэг хил эртээ. Ер нь хил гар багт. Чин дөө. Хүүхэд нас за аймгийн төв дээр даасан гэж байна. Айл сургуульд анх ер нь орж ив. Тэмүүжин одоогоор Тэмүүжин сургууль 18 жил хийж байсан. Дээгүүд 18 жил гэдэг нэртэй. 18 жил хийж байлаа. Тэгээд энэ нэгдүгээр сургууль хоёр ч одоо хоорондоо ер нь нэг юу өрсөлдөөнтэй. Хоёрхан сургууль. Хоёрхан сургууль байсан чинь тэгээд сурлагаараа өрсөлдөн, спортороо өрсөлдөн. Тий. Янз юмор өрсөлдөн ерөөсөө хоёр чинь. Хүүхд байх тэгээд хүүхд байх тэр нь хэрэг спорт урлаг талдаа хэрэг хүүхд бай. Хэрэг хөдөлгөөнтэй хүүхд бай. За яг эрэгтэй хүүхд болохоор бас боломжийн хөдөлгөөнтэй. Сакс тоглодог байлаа. 10 жил байх та. 10 жил. Ангийн жигшээ, сургуулийн жигшээ гэдэг. Тэгээд явж ясаа гэж. Ер нь бол саксанд сонирхолтой. Тэгээс би ч бас манай компанич бас хоёуд бас саксыг бас аймагт ивент итгээд манай баг бас аймагтаа бас төрүүлээд аймгийн шилж явах том мом байдгийн тэрийг бас аваад байдаг байлаа. Хэдэн онд уу тэр манайдаа? Тэр одоо хэдэн юм бэ нэ? 20-аад оны үед 2000 илээ. 2000 оны үед дөө. 2000 оны үед юм биш тий. Тэгээс тэгд юм бас би сонирхолтой байсан. Одоо манай хүүхдүүд бас луун согно холцох зүгээр үү? Тус нь байжээ. Тус нь хуурч жоод яах юм. Тэгвэл сонгоно тусд нэг хийчих тийм ээ. Тусны хийчих. Бас дараа нь яаш үлээ. Тэгээ. За хүүхд байхдаа ер нь за саксны спортоор ч тоглодог байлаа. За урлаг тал дээр ер нь урлаг тал дээр одоо юм байхгүй. Одоо идээд гарахгүй байна. Нэг урлагийн үзлэгийн нөгөө нийтийн хоор дуу муунд энэ төрөөс зогсох уу? Тэр бол зогсчихсон. Хоор дуунд бол зогсчихсон шүү. Тэгээд айхтай нарийн хоол нь байхгүй шин тэгээд тэр араар л байна шүү дээ. Араар л олны дунд л. Яг зүгээр тухайн үед хүүхдүүд байхдаа яг нэг одоо заримуд нэг төлөөгүй бол илэрхийл гэдэг одоо панерын байгууллагын тийм ажлууд явдаг байлаа л да. Тэнд яг нэг яагаад бөмбөр цохоод бүрээ үлээгээд тийм байдаг шүү дээ. Бөмбөрөө цохоод бүрээгээ үлээгээд тэгээд тэгдэг байсан.
За энэгээ за жоохон сарим сайлгах тий. Тэгээ. За луунгаа энэ тогон дээр Тэгээ. хийч. Сайлгах тий. Баярлах. Юу нь хаяа ингэж хээр хоол хийгээд явчихна. Таны хувьд ер нь тэр хоол хийгээгүй ер нь агаарт гарч ингэж хоол хийгээгүй нудсан байна уу? Нудсан чинь лав 2 жил коронавитой гэсэн тэгээд карантинлагдаад. Тэгээ тэрний өмнөөс зам муутаал байсан да тэгээд. Сая ч бас тэгээд том ажлын ард гарч явах шиг байна шүү дээ танай компани үед тийм ээ. Тэгээд бас их завгүй байсан баг. Ер нь завгүй байхгүй гоё. Их ажил нь ойлгомжтой. Тэгээд гоё л доо. За саримсаа ингэ сайхан нэг бууцанд хийдчихэл ичж штэ. Жилээл. Тий. Манай авчтай залуугаараас би тааруу байсан гэрээр сүүлээд байсан л та. Таавч яг тэгээд гэрээр наа за хаяа бас нэг даалуу тоглоно гэдэг айл өдөр явна. Тэгээд явах чинь бид нар ингээд за чи тийм хийгээрэй гэж даалуу өгөөд явчихна. Тэр нь ороо ирэхт нь хийхгүй тэгээд асуудал үүснэ. Нэг өдөр төлөөг хөрөөдөг байсан чинь бөө юм болсоо. Тэгээд ах өдөр хийсэн үг даалгаврыг хийгээгүй. Даалгавар тий. Тэгээд л төлөөгээ ингээд хөрөөдөхөр гарч байгаа. Тэгээд хоёулаа тэрэн дээр нь хэрэлдэн шүү дээ. Ахтайгаа. Ах мэдээ загны дүү бас өчөөгөө өгөхгүй. Тийм ч хамаагүй загнуулаад байхгүй тэгээд. Тэгээд чи би удаа тэгэнгүүт аав гараад ирнэ. Юу болоод хаяад ажиллаа хийхгүй. Одоо тэр төлөө мод хэрэгтэй болоо хурал гээд. За тэгээ яасан чи нөгөө нэг мод хөрөөжсэн чи нэгээд аав ирсэн модондоо сууж идэг байхгүй юу? Тэгсэн чи нөгөө нэг ах маань ингээд хөрөөч ингээд татна штэ. Хоёулаа татчих ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгсэн чи ах өдөлж өгдгүү дээ. Явахгүй. Ингээд татаад түлхлээр түлхэж өгөхгүй өөрөө татахгүй ингээд түлх нь нэг хүн хөрөөж байгаа юм шиг л нэмж өгөхгүй ингээд өөрөө татна. Ядраад байгаа юм чи би. Тэнгүүт одоо уур хөл одоо дотроо одоо аа байдаг. Хэцүү. Хэрэлдэж болдгоо. Гэтэ гүрээгээл одоо хэцүү байсан шүү нэрэ. Тэгж нэр аюу хэцүү шнэ. Та дээр хэд ахтай? Чи манай 4 эрэгтэй гэдэг чинь 3 ахтай. 3 ахтай. 2 нь өнгөрсөн юм аа. Одоо нэг ахтай л байгаа тий. За ерөнхийдөө ингээд бол одоо хоол орох юмнууд маань бол болцсон тийм ээ. За ингээд за будаага бол хоёлоо одоо угаагаад энийг бол энийг сайн угаах хэрэгтэй энийг. Будаага угаагаад энэ бол 2 3 угаах хэрэгтэй байл шүү. Одоо ингээд энэгээр одоо хутган да. За тэгэл тэгэхээр үзэгчтэй сая хоёр за хоолндоо орох материалуудаа бүгдийг сайхан бэлтгэлээ тийм ээ. За одоо хоолоо одоо хуураад хийгээд эхэлнэ тийм ээ. За би сая түрүүнд тосоо хийцэн байгаа. Тос жоохон халаг гэдсэн. Одоо энэ баг халчлаа. За одоо ингээд согноосоо байна. Яг уу талын хийгээд талын дараа нь будаан дээр хийчихнэ. Оо гоё халчих. Оо гоё халдсан байна да. Тий. За ингээд. За одоо тэгээд тэр хотгороор авах юм ах. Наадахаар. Тийм үү. За одоо ингээд махаа ийн. Хайшин тавьчих тий. Махаа хийнэ. Оо сах. Одоо ингээд утган да. За махаа игээ утгач. Жон таглаад яах вэ? Энэ жоохон яах вэ? Сайн нэмж өгөө. Ман чицтэй л байна л да. За очоо. За утгачлээ. За ингээд жоохон
Жохон юу байг тийм ээ жоохон халаад махман жоохон хөлдөөтөр байна. Жоохон та гэсээд байж гэх юм. тагийн тавьч хоёлаа. Тэгээ. Тагийн тавьчаад хоёлаа ярилцчихлээ. Тэр болтол маань халж шít тийм ээ. Амлахын гэр бүлийн хувьд гэр бүлийнхнийгаа бас танилцуулахгүй юу? Одоо хэдэн хүүхэдтэй байна? Гэр бүлийн хүнийхээ талаараас үзэгч танилцуулаач. За манай гэр бүлийн хүнийг бол гэлэн мөрөн гэдэг. Тэр чинь 10 жилийн нэг анги хоёр шүү дээ. За. Ангиасаа гарсан хос. Тэгээ манай ангийнхан чинь ингээд цуглаад уулзах болно тийм ээ. Дугаалга амралтаар бол тэгэл манайд л цуглана. Гоё. За 3 хүүхэдтэй. За 2 хүү 1 охинтой. Ингээд амбул тавуулаа. Амьдарч байна. Одоо яг л хүүхдүүд маань ер нь бүгдээрээ гэр бүл болоо тусдаа гарчлаа. Нэр битэрэл одоо гэртээ байна. Ажлын нэр ирнэ. Хөөрхөн ажлын нэртэй болсон. Тэгээ. Гэр бүлийн хүний хувьд одоо бас дэгийг чиг бол одоо бас манай хинтээ ард иргэд бол бас маш сайн мэднэ тийм ээ. Ер нь одоо яг за хамт нэг 10 жилд нэг сургууль байсан гэж энэ ер нь баг багтаа ер нь ямар хүүхэд байв тийм ээ. Таны ер нь яг ямар одоо зан байдал нь юм уу те ямар байдалд нь илүү их татагдчихв таны хувьд. За манай эхнэр мэдээж нэг анги хоёр. Би одоогоор Тэмүүжин цогцлол сургууль гээд баруун 8 жил байж байгаад багна хайртай. Тэгээ 5 дугаар ангиас Улаанбаатар хот руу шилжихгүй юу? Улаанбаатар хот очоод нийслэлийн 14 дугаар сургууль гээд найрамдал орой одоо бол Баянзүрх дүүрэнтэй. Тэнд очоод тэгээд тэндээ нэг 9 дугаар ангийнхаа хагас хүртэл суралцж байгаад 9-ийнхаа хагасаас одоо Хинтээ аймаг руугаа шилж ирсэн маа. 1 дугаар жил рүү. Тэгээд анх шилж ирэхэд л одоо энэ дээгийнхаа ангид ирэхгүй юу? Дээгийн хувьд бол тухайд одоо бүлгүүн зөвлөлийн дарга гэдэг одоо сургуультай тэр одоо сурагчдыгаа одоо хариуцдаг гэдэг юм одоо сурагчдын зөвлөлийн дарга гэх юм одоогоор үү. Тэгээд үндэн тэр харамжаа зохион байгуулна, танай сурагчдын харамжаа зохион байгуулна, ямар нэг уралдаан зохион байгуулна. Тэгээд тэрийг одоо өдөртөн зохион байгуулдаг. Тэгээд анги чинь одоо бүлгэмүүдтэй байсан пианерын бүлгэмүүд юм байна. Тэгээд тодорхой хугацаанд арапорт өгж одоо том цугам жигсаалууд болдог байлаа тий. Тэр өдөртөг байсан. За сурлагадаа бол сайн байсан. Аргагүй бас нэгдүгээр сургуульд мундаг тийм сурлагатай хөгж байсан. За бас хажуугаар нь урлаг спортоор явна. Нөгөө нэг тухайн үед уран гимнастик гэдэг дугуулсан байдаг. Тэрэн бөрөө Улаанбаатар хот улсын авралдаанд явдаг байлаа. Бас бүжиглдэг хаяа хаан эдийн чуулгын одоо урж бүжиглдэг. Одоо хаан эдийн чуулгын бас нэг бүжигтэй зарим үед чөлөөгүй тэм хүн оронтой санжаасүрэн гэдэг гавьяат бүжигдэглээч. Тэр үнээр бүж заалж байсан гэж ярьдаг. Тэнд орж бас бүжиглэнэ. Ер нь тийм сурлагын спорт, урлагийн авьяастай хүүхэд байсан. За тэр хүнийг одоо авч одоо юу гэдгийг тэр эмхтэйг одоо юу гэдгийг эргүүлэн одоо юу гэж ярьдгийг те. Одоо илэрхийлэх тэр үе бол чанга байсан. Ер нь өрсөлдөгчд маш олон өрсөлдөөнтэй одоо альва юу нэг тэмцээн наадмын өрсөлдөө ихтэй байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү байсан тэгээд гэтээ яг хуу ямарсан өрсөлдөөнд ялсан. Тэгээ одоо бид чинь одоо хэдэн жил амьдарч байна бас 20 жил болчихлоо шүү дээ. Тийм үг яасан. Тэгээд би нэг хотод сургууль байхдаа нэг залгамж үе сэтгүүл пианер үн сонин гэдэг. Одоо пианер сурагчдын тийм сонингууд байдаг байлаа. Тэрэн дээр их гардаг хөгжсөн байхгүй. Би тэгээд сонин дээрээс бас харсан байсан байлээ. Ирсэн чинь эдний ангид ороод ингээд орж ирсэн чинь тийм нэг л харсан царай.
Нэг л дотн санагдалаа. Одоо ирээдүйд одоо эгээчтэй хүүхэд байхдаа ирээдүйд манай гэр бүлийн болно да шижигээ бодоогүй бах их л дотн харагдсан л да. Тэгээд тийм содон юу гэдгийг одоогор содон гэх юм одоо тийм нийгмийн идэвх сайтай тухайн тэр урлаг спорт гэдэг нэг хүүхдийн тэр байгаль орчны дотор тийм идэвхтэй хүүхэд байсан л та. Ер нь тэгээд анх яг одоо үерхийн найзлын нөхөрлөе гэдгээ яаж хэлжээ? За тэрийг одоо ингэсэн юм аа. Хамаагүй одоо яаж болд юм уу? Зүгээр шүү дээ. Дэг юм одоо хараад одоо хамаагүй мэрлэгээд одоо загин нөхөдөө зүйлээ. Зүгээр шүү дээ. Жин гоё дурсамж. Би ингээд 10 төгсдгийг. 10 төгсөх өмнө яг мэдээж нэг араал нэг тиймхүү бас нэг юу үүдлүүд байна шүү дээ. Биенийгээ харна, биендээ ойр зүрийн мат туссан тийм үү. За тэгээд ороо өч хөрөж өгдөг, ирж авдаг ч юм уу те. Хүүхдийн тий. Тэгээ 10 төгс төхөөд өгдөг. Илэрхийлж чаддаггүй. Ер нь бол энэ үчин дээрээс нэг бол урлаг, нэг спорт, нэг бол одоо нийгмийн идэвхтэй ажил маш их ингээд хичээлдээ бас багтай. Тий. Цаг зав багтай. За би чинь одоо энэ ингээд бас өгж орж ирээ жил гарсан болцсон байсан. Тэгээд нэг жоохон юутай төвхтүүд байсан л та. Тэгээ 10 төгсөөд дээгээч хойшоо Оросын холбооны ус тухайн зөвлөл бод ус руу хойр авчлаа. Тэгээд гадаад оюутнууд явах болоод аймагаас ингээд явах болоод онгоцны боолд очдөг байхгүй юу? Нисдэг. Онгоцны бодол маань одоо яг энэ байгаа онгоцны бодлоо. Тэгээд тухайн үед тэгээд аан 2 гээд онгоц байсан. Тэгээд ногоон онгоц гээд ингээд тиймхэл онгоцод байсан юм чинь. Тэгээд оюутнууд явахт нь тэр хоолоо хутгангаа яриагаар үргэлжлүүлээ тийм ээ. Хоол маань ер нь одоо бол сайхан. Одоо багын юм ярьсан чинь нэг гол ажиллаа мартцсан. Хоолоо мартцсан. Өө нэрээ. Янзын гоё. Тэр нь багын сайхан тэр өнгөрсөн дурсамжийг ярьж явах ер нь бас эргээд ингээд бодоход бас гоё байгаа үстэй. Харин нэгэ сая ярьсан чинь гоё яриа суумаар санагчлаа шүү дээ. Тий. Бас юугаа саримсаа ичээ. Сонгоно ихөө. Сонгоно сүлд нь ихөө. Сонгоно жоохон хийцсэн чинь яачээ. За яа. Гац манас. Нөгөө салхинд яагаад авах юм те? Бас яагаад. Лүүд байгаа шүү дээ. За ерөнхийдөө ингээд жоохон байсан ч хөө те. За тэг. Ингээд нөмрлөө юм гэсэн. Салхин хаанаас нөмрлөө төгчүүл эндээс юм. За. Яа. Энэ гал их сайхан байх шүү. Хил галын дэргэд суугаад ер нь ингэж хил галын дэргэд ойрын хэдэн жил суугааг байгаа тийм ээ. Гоё. За тэгээд дээгч маань хуваар аваад явлаа. За тэгээд онгоцны буудлын дээр манай нэг ангийн залуу очроо гээд одоо багнахт байгаа. Тэрнийг гуйж байгаа байхгүй юу. За ингээд дэгийн өнөөдөр нэцгэж байгаа. Хоёулаа очиё. Тэгээд тэрний өмнө би өөрөө нөгөө сэтгэлийнхээ үгийг бичсэн захин дээрээ. Сэтгэлийнхээ үгийг бичээд тэгээд өөрөө өгч чадахгүй. Тэгээд найзаараа дамжуулуулаад манай тэр очрыг басан ангийнхантай аягүй өвчин. Тэгээд сайхан залуу байхгүй юу. Энтэй ч хамаагүй сайхан үсэн. Ялангуяа охтууд бол их очрыгаар юу яадаг. Юм хийлэгдэг. Аягүй тийм хүн тус тийм залуу гэдэг. Тэрийг агаагаар замын найзуудаа энийг л дээгээд өгмөр. Хоёулаа нисгэр очиод онгоцонд орсон байдаг. Араас нь дэгийг очиогоо явуулж. найзаагаа явуулж байгаа. Тэгээ очиод онгоцны бол очиод би хараад тэгээд онгоцонд орох нь хараад байж байгаа шүү дээ. Яг нь ангиар бөөнөр байж байгаа төрөний тэгээд баярлаа. Аюу баяртай сайн суугаа ингэ цай яваараа гэж зэрэг мэдээд өгч байгаа байхгүй. Тэгээд л очиог маань захиг нь аваад араас нь орж байгаа. Тэгээ байж бол гараад иж онгоц нисгээд идэг.
Тэгээд очир өгөн буугаад ирлээ. Онгоц цаашаа хөдлөөд явлаа. Тэгээд ямар хариулт яаж байгаа гэж бодлоо. За яав нэ юу болов гэж. Хариу нэг шууд хариу авахгүй гэсэн. Яаж огсон сууж цагаа өчж яхаа үжиг цаасаа бэлэн бариа сууж одоо надад энэ захиа өгнө. Гэтэн хариугаа өчнө гэдэг одоо юу гэж байж явах вэ? Хариуг үрээд ирсэн. Та юу гэж яг юу гэж байна гэдэл амхандаа чамдаа асуугаадсэн чинь. Их төгөхгүй яасан гинэ. Оо тэгэнгүүт л нэг гайг болж байгаа. Их төгөхгүй яасан гэдэг чинь бас дургу биш байна тий. Тэгж одоо захиагаа өгч байлаа тэгээд. За сайхан 3 хүүхдээ аав тэгээд хоёлаа ингэж амьдарч байна. Хүүхдүүдийн хувьд одоо ер нь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо манай том хүү Боргил маань бол ер нь хинтээдээ голцоо байгаа. Сая одоо 2 дахь сургуулаа одоо техник сургуулийн барилгын инженерээ сая энэ өвөлд өгчлөө. Ер нь яг хөө зүгээр ойр төрийн барилгын бизнес хийгээд явдаг барилгын компанитай. Одоо энэ сая сүүл баригдсан кейсүүдийн манай хүү Боргилд барьсан шүү дээ. Би бол яг хөө ерөнхийдөө нэг зааварчлаад тэгээд ингээгээд харилцан ярилцаад тэгээд их туссан одоо ингээд сайхан барилга байгуулж байварч дуусчаад хүмүүстэй үйлчлээд тэгээд хүмүүсээс таашаал аваад ингээд тараа сууж явах гоё л үү. Бас манай аймаг орон нутагт бас нэг гоё чимэг нэмсэн гоё барилга 10 дугаар ангид төгсөөд юу хүмүүний их сургууль Германы ангид орсон шүү дээ. Тэгээд Германы ангид төгсчөөд тэгээд өөрийнх нь сонирхол одоо барилгын талаар ингээд жоохон ажиллаж байгаа. Тэгээд барилгын инженер болъё гэж минийс өөрөө инженер болчихоо гэдэг. Тэгээ зөв гэсэн зөв одоо мэдээж өөрөө инженер болчихвол ажиллаа хийгээд чинь амар тий. Ажилтайгаа болчихж байгаа бас амар юм уу гэдэг ингээд инженер болчиход байгаа. Ер нь бол спортын сонирхолтой. Волейболын спортоор волейболоор бас эренчин мөхийн шав шүү дээ. Ер нь бол би одоо яг ингээд бас энэ яшинд бас эренчин мөшөөгаа бас дуусмаар байна. Маш гоё сэтгэлтэй хүний төлөө гэсэн энэ гавьяа тогш болсон зүйлдээ те та нар бүгдээрээ мэднэ. Ер нь спортод хүүхдийг бол хүнийг бол аюу гой хүмүүжилдэг юм байна. Би одоо энэ том хүүгээрээ харж байна. Одоо арх байхгүй. Аюу татахгүй. Одоо энэ чинь үгүй насан тийм үстэй. Спортын ач. Эренчин мөшийн ачиж болдог. За тохойч нь тэгэл одоо өглөө эрт явна. Бэлтгэлээсээ хоцсон гээд бүр одоо түр өглөө эрт сурцсан. Спортод их ашиг болдог шүү. За дараагийн охин бол Батцээ гэдэг одоо Улаанбаатарт амьдарч байна да. Нэг охинтой айл манайх чинь тий. Энд чинь өсрөн зохион бичгийн сургууль гэж яасан. Тэнд байж жагаад за Улаанбаатар сургууль руу бас дунд сургуульд яваад тэгээд их сургуулийн лицей гэж байдаг юм аа. Тэрийг төгсөөд тэгээд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн ангид ороод тэрийг төгсөөд тэгээд дараагаа нь Австрали улс руу яваад Австрали бас эдийн засгийн санхүү техникийн мэргэжлийг төгсөөд одоо Улаанбаатарт 2 хүүхэдтэй сайхан одоо амьтаа болсон. Хань бас Австралид очиж бас магистр хамгаалсан. Ийм гэр бүл байгаа. Тэгээд манай хүүхдүүд манай хөргөн сайн. Би энэ хөргөн гэрүүдтэй их дуртай байдаг. Манай Боргилын маань гэр бүлийн юу бас бид нар бас айгүй бас манай нэг охины нэг шүү дээ тийм мөнхөө маань тий. Одоо бас Улаанбаатар хотод боловсруулаад дэвшүүлээд эмгийнхаа эмчийнхаа чиглэлээр бас магистр сурч байгаа. Эмч мэргэжилтэй. Одоогон дээр одоо насан дээр одоо гайгүй дээр ер нь хүүхдүүдийн боловсролыг сайн болгоод авах гэдэг нь дотор тийм бодол байдаг юм аа. Тэгээд хүн боловсролтой байхад бол энэ
хаач явна. Хаач алардахгүй. Хэвээр сайхан чөлөөтэй ярьж юу илэрхийлж чинь мэддэж чаддгаа одоо биендээ ингээд туслаад өгөөд ингээд байх ийм сайхан юм л да юм уу тий. Ер нь за хүүхдүүд ингээд ажиллаж байна. За баг хүүгээ яриаг юм. баг хүүтэй. Баг хүү маань бас тэмүүлсэнд байж байгаад бас ер нь хүүхдүүдээ дунд ангиас тийшээ хотор явуулчихдаг. Яг гоо их газар очиод юм сураад тэгээд эндээ олны газар очиод ингээд улам боловсроод улам сайжраад өөрсдөнд хэрэгтэй юм уу гэж. Тэгэхээр энд тэмүүлсэнд байж хотроо шилжээд хотод юу нийслэлийн 1-р сургууль гээд тэнд орж суралцаад түүнийгээ төгсөөд санхүү эдийн дээр сургууль бас санхүүгийн мэргэжлээ. Тий. За охин хүү хоёр маань бол санхүү мэргэжлээ болчиход байна. За том хүү маань бол бэлгийн мэргэжлээ. Барилгын. Дээг битч оюулын инженер шүү дээ. Инженерүүд бол ер нь арай давуу гэдэг. Арай тэ сэтгэж байгаа тэр юм хандж байгаа хандлага нь бол манай бүх инженерүүд юм тиймдээ ер нь арай л өөр байдаг шүү. Ингээд 3 хүүхдийн байдал иймэрхүү босролтой байгаа да. Хөвчийн жонон компани хувьд анх хэдэн онд байгуулагдчихв? Хөвчийн жонон компани чинь 1997 онд гэж анх юун дээр бичлэгэн дээр байдаг. Одоо чинь юу 25 жил рүү байгуулагдсанаас хойш энэ жил 25 жил рүү орж иж байна. 25 жилдээ бас шинэ бүтээн болгосон сайхан хөгдөж байна шүү. Жонон компани маань нийт ажилчтай маань одоо ажил тус. Тэдний маань төлбөрийг өршин байхгүй юу? Тэдний маань сайн ажиллаад тэгээ биднээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд маань хэвтийн маань ард иргэдэд сайхан таалагдаа, таашаагдаа тэгээд харилцан ажиллахын бие биендээ ингээд нэг дэнтэй яваагийн одоо гол одоо ажил бол энэ л дээ. За ингээд давсан үед болно. За энэ хар перц. Бэснес жоох юм аа. За их юм одоо боллоо. За энэ улаан перц. Энэс бас баг гинэ. Тэр нь бас энэ хоолны амтлагч тааруулна гэдэг бас л тийм шүү дээ. Сүүлд нь одоо мэдрэмжийн асуудал ах шүү. Сүүлд нь одоо ихтүүлвэл хүн одоо надаар дахиж хоол хийхгүй, миний хоол идэхгүй одоо сүүл болно шүү дээ. Энэ томатнаас хийн сайх. Томатнаас хийн. Энэ томат гоё амт оруулна. Энэ ногоон сонгон уу? Энэ сонгоноос хийх болоогүй. Одоо бол чөлөөтэй шүү дээ. Заавал тэр нэг одоо нэг нарийн одоо талх үйлдвэрлэгч байгаа шойлоо тэгээд чин гэж байхгүй гэж. Тэгээд за тэгээд гоё л болно доо тий. Ер нь л тэгээд бодоосоо хуурга яаж хийдгүү тэгээд тиймэрхүү байлаа л хийчихлээ. За сайхан утгач уу? Утгая. Холиод. Одоо энэ нөгөө ингэж хараа. Жохон салхитай учраас газ жохон газны хүч муудаад байна тийм ээ. Энэ маань жохон хоол удаан болох ч юм. Тэгэхээр юу яа? Хоолоо амтлаад ингээд хаан цэмчин дотор оруулаад байшин дотор оруулаад хийчих тийм ээ. Гоё болно. Янзын гоё болно. Тэгээ манай үзэгчид бас харж байгаа бах. Одоо тэгээд дээрэс нь харахад бас мөнгө бол гоё л байна. Үнэртдэг бол гоё үнэртүүлмээр л байна шүү. Захиалга авч болно шүү дээ. 100 гол мол дээр ингээд мэдээж яадаг шүү дээ. Нэг хоолнд хэрэгтэй бол оо нэш бичүүн тагчвал амглаагыг дуудаа гэдэг. Тий бүгдийг аваад очиж тий. За ингээд олч. Ингээд за амглах хувьд бас дээгч хоёр маань анх бас энэ Хөвчийн жонон компаниг байгуулахаас өмнө
өрхөө үйлдвэрлэлээс бас эхэлсэн гэж сонссон. Тэгэхээр яг хэдэн оноос гэрээрээ яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ? За бид чинь нөгөө нэг манай дээг маань болохоор өөрөө хүнсний чиглэлийн мэргэжлийн хүн учраас тэгээд гэрээрээ юу байгаад кекс гэдэг хоёр нөгөө нэг лисва гэдэг хөрөвчүүд билет айлд байсан да. Орос. Тий орсон тий. Лисвад одоо жигнэн кекс. За кексээ жигнээд ингээд листэндээ жигнээд тэгээд ингээд сайхан хуваагаад тэгээд нэг 4 5 ч юм уу хийгээд тэгээд тэрийг одоо тэгээд чинь 93 4 гэтэл манай охин юу байсан нялх байсан учраас тэр тэрхтээ тэгээд доор нэг 50 гэдэг байхгүй нөө тухайн нь орс тэрэгнээ тэрэн дээр листтэй юунуудаа тавина кекслүүдэд тэгээд одоо гадуур явж зарна тий тохойч нэг энэ одоо тэрэн цэцэн урд талд юутай байсан нэг хэсэг нь зах гардаг байсан тэнд авч зарна ганцны дэлгүүрүүд авч өгнө тэр үед бас аймагт дэлгүүр ховор байсан баг ховор байсан тий түүс хүмүүсч бол гараач байсан тий тэгээд тэгээс зарна сүүлдээ Мартин 8 болохоор бас энд аймагт тэр болгоно торт байхгүй тэгээд торт тэр болгоно ирэхгүй торт нэг тухайн үед нэг тийм айтер хэвлээч баг байсан тий тэгээд торт хийлин гээд дахиад нь тэгэл тэр нь дээш нөгөө өөрөө нэг юу ажиллаа хийгээд гэртээ ингээ орон цагаар хийгээл өдөр нь ажилдаа яваад тэгээд би бас тэнд тусалдаг тухайн нөгөө крем гээд одоо торт крем гэж ордог байхгүй юу тэр нөгөө тэр одоо бол нэг машинтай нөгөө машинаар крем зурчдаг байхгүй тэгвэл байхгүй маслаа аваад дэрн төмпөн дотор надад нэг халдвар байвал чинь халдвар одоо энийг хутгах гэдэг тэгээд чи хутгах нь одоо тэр чинь хутгах нь тэр чинь шар масл тий цагаан болгоно тий цагаан болгоо бүр тараг шиг болгоно оо хоёр суугуул зочин цочж байгаа юм шиг тэгээд тэр нэг тэр чинь аягүй хорн тэгэл тэрээс нэг чимгээд дараа нь тэр чинь өнгөнд оруулна цэцэг мөчөө тавина үг үсэг үчин тэр аягүй юу ажиллагаа ихтэй тэр бас их надад их одоо нарийн бовны сургууль болж байлаа тэгээд тэрийг хийгээд хоёулаа торт Мартин 8 болж тэр баярлах гэж яадаг нэг хүмүүс ирж одоо тортоо дахиад дараагийнх нь надад за энийг ч авчи яг та эцлээд дээр чинь мөнгө л болж байгаа юм амьдрал тийм их хүүхдүүд ялах байдаг тэгээд тэрнгээр нь одоо хүүхдүүдээ юм аваад гэр оронд одоо хэрэглээндээ хэрэглээд ингэж одоо тэр үндсэндээ одоогоор бол өрхөө өвдөлгээд гэртээ хаах ингэж хүмүүсийн чиглэлээр хийж байсан юм уу тэгээд яг одоо яг хөвчин жонон гэдэг талхаа ер нь хэдэн онд үйлдвэрлэж эхэллээ. За тэгээд юм хийгээд ихлэ урам орчиж байгаа. Тэр нэгээ сайшаагаар борлогдоод ихлэ бас урам орчиж байгаа байхгүй юу. Тэгээд дээгэш нь өөр хүнсний үйлдвэрт технологи инженер хийдэг учраас бас тэр болон зав байхгүй. Тэгээд юу яагаад зураг тараа суудсан чинь харин зурагтаар нэг спос гэдэг одоо товчсон нэр шинэ бүтээл онгоцоо санал гэдэг тухай үед. Яг нисэх Улаанбаатар нисгэт нэг инженер шинэ бүтээл онгоцоо санал гэдэг нэг тийм юм одоо татны фишинг үйлдвэрсэн байхгүй юу. Тэгвэл нэг мотор одоо нэг бүтээхэн бол нэг мотор нэг талх хийдэг гэдэг. За. Тэр харж яснаа дээгээд за өшөө ийм нэг Улаанбаатарын гар хийсний нэг инженерийн бүтээсэн бүтээл байна. Тэгээд авах нь урт муцсан байна. Тэгээд нисгт одоо Улаанбаатар нисгт байдаг юм байна. Яах вэ гэдэг. Гэхдээ тэгээ хоёулаа ярилцаад юу ийшээ энийг орч авчиръя. Тэгээд талх хийгээд. Тэгээд дээгүүл мэдээ өөрөө мэржлийн учраас юу тэр санаад магтаад байдаг. Наад турлахад жоохон бизнесийн тийм хүн нэг байдаг. Хоёрт магтаа 8 жилээ уршаага бас хэдий бодолтоор орж бас аймагаас төмөр арьс мэрс ноос ачаад бас эренрээ зардаг байлаа. Тэгээд ер нь үйлдвэрлэл энэ зүгээр юм байна хоёулаа тэгээд шийдээд тэгээд би явж ачилсан. Одоо манай хашаанд байдаг байхгүй юу? Хоёр шихэд. Тэгээд нэг ачилсан. Дараа нь хоёр цан ачиж байгаа. Сайн сайжраад шүү дээ. Тэгээд тэр талх тэр биш яаж хийдэг вэ гэхээр
Ингээд ийм хүм юу нарийнхан биш. Дороор галдаг байхгүй юу? Галдахлаар нэг эвсэн талхаа авчиад ингээд хийхэд нэг лист нь чинь галаад байна. Тодорхой минутанд дараагийнхаа хий чинь нөгөө листээ болсон цааш яваад байна. Дараах нь нэгээс хийгээд байна анаас нь. Тэгтэл цаашаа гарахтаа болоод гардаг. Тий. Тэгээ нэг талх ихлээр л нэг листээ цааш нь өдрөдөг. Тэгээд тэг чинь одоо дэгийн жирэмсэн юу яадаг. Аач үйлдвэртэй тэгэхэд аваагүй байдаг. Тэгээд ороо 7-8-д ажил хараад хийж байгаа. Тэнгүүт би бол яг нэг тэр бишэндээ бэлдсэн төлөө мөлөд мод одоо бэлдээд бэлдсэн байдаг. Тэгээ ороо ирэхлээр урд мөрд авсан байдаг. Ороо ирэхлээр дэг ирээд нөгөө юмаа найруулад зурмгаа хийгээд ингээд зурчаад одоо юу штэ одоо зүүн захын баруун хойд болонд анх би талхны цэг хийж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр ороо 7-8-д ирчээд эртээ цаймаагаа уучаад ороо нэг 10 цаг үед тэр бишэн байгаа газар угаад нэг төрөөсөн байрсан аа. Одоо энэ нөгөө нэг зүүн захын ямар ч тийм үйл ажиллагаа явуулахгүй. Тэр хууч ахуулсан барилга тийм байсан байхгүй юу. Тэгээд тэр банкнд барьцаанд байдаг илүүдээ тэгэл ер нь тийм л ажиллахгүй байсан да. Тэгээд би 5 үед ажилласан үнтэй яриад 100 хотод болонд нэг юу алстай минэ гэдэг нэг байр авчаад тэр дотор юу ч байхгүй. Тэгээд би чинь 3 жил хадгалсан байдгийг. Хоосон. Тий хоосон юм эндээ дотор бодоод тэгээд тэндээ твш бишиг ажиллаад одоо тэгээд дэгийн мэржлийн одоо ажлын одоо эхлэж байгаа байхгүй хоёрын ажил. Тэгээд шөнө зуучаад хоёулаа гэртээ харна. Гэртээ харчаад дэгийг жирэмсэн шүү дээ. Тэгээд шөнө босоод нэг 2 цаг үед очиход тэр нэг зураг маа босцсон байлээ. Тэгээд бишэндээ хийгээд талхаа ингээд үүдүүлж байтал өглөө болно. 5-6 гээд. Тэнгүүтээ дэгийг хараад авцгнаас олоод тэгээд ажилдаа явна. Би тэр гасан талхаа борлуулна. Ингэж хоёлаа яажлаа. Алх хийжлаа. Жонмон алхманаа тэгж эхэлж ялаа. Дээр нь бас хүнснээ үйлдвэрт тухайд ажиллаж исэн боргод өгч маань бас тусалдаг байсан. Тэгээд дараагаар нь тэгээд нэмэгдээд нөгөө үйлдвэрлэл нэмэгдээд тэгэхээр хүн хүч нэмэгдээд тэгээд дандаа нөгөө өөрөө хүнснээ үйлдвэрт ажиллаж исэн болохоор юу яагаад бас мэрэгжлийн хүмүүс ирж тусалцаа тэгээд ажилтан аваад ингээд явсан юм л да. Их гоё чинь анх ингээд юм хийж явах чинь. Би тэр тал гурлаар эхэлчихсэн. Тал шудаг гурлаа. Тал шудаг гурлаа. Тий. Хятадын гурлаа. Тал шудаг гурлаас ер нь одоо яг энэ жон далах маань хэд гарах вэ? Тэр чинь килограммаар хэд гардаг вүлээ. Одоо би одоо хутлаа хэлвэл одоо тэр мэрэгчлэнд одоо дараа нь загнаалах гэж хэлнэ одоо. Тэгээд тэр нөгөө нэг тал шудаг гурлаа талхаа чинь борлуулсан мөнгөөр маргааш нь нэг шудаг аавна. Тэрний маргааш нь 2 шудаг аавна. Тэгж л явж ирсэн байсан. Тэгээд тэгж байтал нөгөө нэг 97 он шүү дээ. Тэгээд юу түүс хүмүүс одоо их элбэг нэгдээд болж байсан. Түүснээс хүмүүс ирж авдаг. Тэгээд энэ цаасаа харьсан нэгэл өрөөтэй байж идэг. Тэгээд одоо сүүлд ирсэн одоо сүүл талхаа аван түрүүл ирсэн сүүл талхын тэнд нэг яг тэр хоёр ань одоо тэр хүнийг одоо тэр нэг ирсэн дараалал нь талхын хайрцаг хийж өгöd. Огчод яваад байна. Тэгээ би гарсан талхын хийгээд хэд ирсэн тэгээд ирээд талхануудаа авахсан багтаа хийгээд тэгээд явчихна. Тэгээ бид нар чинь тэгээд тэгж дараа нь бид нар түгээдэг болсон. Юугаар түгээдэг гэхээр төрдөд тэргээр. Тэгээд дэгийг маань одоо дүү Баатар гээд одоо өөрхөө бурхны оронд орсон манай үйлдвэрт маш олон жил ажилласан. Бид нар миний бас хайртай дүү байсан. Тэр ингээд төрдөд тэргээр ингээд түүснүүд очиж өглөө үүрээр 4-5 цаг үед босоод. Аймгийн бүх төчнүүдтэй хараад түүсэн өрөөж. За тэгээд тэгж байсан дараа нь ундаг дугуйтаа болсон. Ундаг дугуун дээр нэг ундаг дугуйтаа болсон.
Өндөр дугны ард нэг цагаан гөлн төмөр юм хайрцаг хийгээд одоо Украин нөгөө хар дугуйтай. ард дугуй тий. Тийм ээ. Тэр одоо нэг бүхэг одоо үндсэндээ тэр бүтээтгүүнээ дотор хийгээд явдаг. Чингэлэг хайрцаг. Хийгээд хайрцаг тий. Дараа 2 дахь дугуйтаа болсон. Тэрээс хүн унаа явж байгаа шүү дээ. Тэгээд одоо төвчнүүд дөрүүрүүд авч хүрэж байгаа. Төвдөө тэргээр явж байгаа дараа 2 Өндөр дугуйлаа. сайжраад байгаа байхгүй юу? Багаар л ахаад урам ороод тэгээд үйлдвэр нэмэгдээ яагаад тэгэхээр нэг би энэ талхыг бас технологи нь бас манай ДГ маань өөрөө мэрэгжлийн учраас маш сайн технологи гаргасан. Тэгээ жонон брэнд гээд бид нэр гаргачаа. Тэгээд эн чинь нөгөө нэг за манай хинтэй ангуул яг нэг бүрээд гэдэг тийм тал руугаа бүрээ сумдуулдаг. Бүрээ талх одоо энэ өрхийн гэрте үйлдвэрлэдэг. Түүнийг үйлдвэрлэлийн очинд одоо маасаар нь одоо хийхлээр яг технологи нь болдоггүй. За хуучин нөгөө нэг Оросын хилээ талах те. Хатар талах, Улаанбаатар талах гэх те. Тэр болохоор бас юу яадаггүй. Одоо бүрээ тал руугаа гоцоо тийм сонирхол хүмүүс байсан. Үйлдвэрлэлээр яваад ирлээ. Тэнгүүл тэр талхныхаа орос жорыг тэр бүрээдийн өрхийн ард түмний тэр талхны орцтой ингээд толиод нөхөдийн нэг технологийн нэг орц гарахгүй юу? Тийм учраас энэ талхны өнөөдрийн одоо ингээд амтаа алдахгүй, харилцаа алдахгүй хүмүүсийн одоо дуртай таашаал хийгдсэн хэврэ байгааг нэг тэр нууцвал өөрийнх нь тэр технологи нууц тий. Би одоо энд нь одоо би барилж идэг. Ер нь бол тэгээд яг уу зарим хүмүүс яг уу эхнэрээ магтсан нэг одоо янз зарл ярьдаг. Би одоо энийг бас хэлэхгүй болохгүй. Энэ үйлдвэр энэ бүтээгдэхүүн өөрөө яаж төрсөн бэ гэж чинь чамаа асуух төр чинь яг төрөөсөн хүн чинь тэр мэрэгжлийн хүн баггүй юу. Тэгээ хүний одоо сурсан мэрэгжил гэдэг чинь одоо хүн бол ингэж одоо амьдралдаа хэрэгжүүлж болдгийг гэдгийг хараад байгаа байхгүй. Ер нь бол тэгэл хүний сурсан мэрэгжлийг бол хүн аваа явуучих ш. Тэр хүний толгоонд л байна те. Тэгэхээр хүн бол эрдэнэ номтой болох хэрэгтэй. За сурч байгаа мэрэгжилтэй мэрэгч хэрэгтэй тийм ээ. Тэгээд тэр мэрэгсэн мэрэгжлээ одоо бүтээтгүн болгож одоо ард иргэдэд түгээх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Одоо ингээд таны ярианаас сонсож байхад бас нэг юмдаа яг ингээд тууштай тийм ээ яг ингээд тэрэндээ яг сэтгэлээ гаргаж хийгээд тийм ээ. Ингээд бас ямар ирээдүйд бас ямар их том зүйлд хүрдвэ гэдгийн бас үлгэр жишээ бол одоо тооёрын хувьд бол байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо юу гэдэг яг тооёрыг яг өрхийн үйлдвэрлэлээ ингэж эхлээд тэргээр төрж одоо түгээлтэндээ яваа дундад дугуугаар хүргээд ингэж явж исэн гэхэд бол ер нь баг одоо хүмүүс бол мэдэх нэг нь мэдэн заа мэдэхгүй хүмүүс бол ер нь мэдэхгүй шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ тийм ээ. 2000 оноос хойш нь баг мэдэхгүй те 2000 он гэж одоо ч 20 хэдэн жил. Тэгээ би чинь ингэж байгаа. Одоо төв зумаач манай аймгийн тэр үеднийх дундад дугуйндаг бас тийм урсгал мод болж байсан. Тэгээ би чинь дэгийг урдаа сундлаад. Ардаа ачаан дээр гурлаа одоо бүтээтгүнээ түгээд очиад. Түг годморч ингээд явж байлаа шүү дээ. Ирэл. Биднээс суудагцсан. Унаатай. Хинээч гурахгүй унаатай. Хинээч гурахгүй ачааны хэрэгтэй. Ардаа ачаад. Тэгээд заримдаа ардаа юугаа нэг хайрцагтай юугаа тавьчин тэгээд талхай төвд дараа урдаа дэгийг сундлчин. Хөвчийн жонон гэдэг компани за 97 оноос хойш ингээд байгуулагдаад 25 жил болж байна. Ер нь компани нэгтээ ер нь ягаад яг хөвчийн жонон гэдэг нэр өгсөн бэ? За хөвчийн жонон гэдэг чинь жономонгийн оршуу. За эхлээд эртнээс ярих юм бол Чингис хааны үр сад. Тийм ээ. Монгол улс одоо 4 аймагтай байлаа шүү дээ. Цэцэн зүүнжигэр аймаг. Манай Цэцэн хаанаас ч одоо Сүхбаат Дорнот ингээс алсан байдаг тийм. Үндсэндээ тэр хааны тэр гал голомт Хөвчин жонон Цэцэн хаан аймаг тийм Хөвчин жонон гэдэг ингээд тэнээсээ ч бодсон. Өөрөө бас энэ Хөвчин жонон
юуны одоо ноёны тэр нутгаарч байсан. Биш өмлөгс сумд байсан шүү дээ нэг хэсэг. Манай том ах маань юу байгаад усын багшийг сургууль төгсөөд за манай аав ээж маань ганц нэгэн малаа нийгэмчлээд хүүгээ бараадаад өмлөгс сумд хөөрлөгдсөн байхгүй юу. Тэгээ тэнд дагаж очиж ирсэн. Өмлөгс нутаг сайхан нутаг. Надад заримдаа өмлөгс гэдэг тий. Тэгээ чи бодсноо ер нь бол Хөвчин Жон гэдэг нэр надад таалагдсан. Тэгээд анх би Хөвчин Жон гэдэг одоо компани болсон нэр хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд янз янзын нэр байжсэн сүүлдээ Хөвчин Жон гэдэг нэрийг дээр тогтоод тэгээд татвар хэлцтэй бүртгүүлээд компани байгуулж байгаа байхгүй юу. Тэгэхэд нэг хүн надад хэлж ирсэн. Тэгээд тэр хүн бол за амгалан чи Хөвчин Жон гэдэг одоо их том одоо нэр шүү. Хүний одоо нэр авлаа шүү. Чи одоо тэгээд таваг л чадах юм уу та гэх хоны хэлсэн байхгүй юу. Тэнгүүт би одоо хүртэл мартдаггүй. Тэр бол одоо үндсэндээ бас надыг аягүй тийм Хурцлж өгсөн. За энэ хүн бол надыг тиймэрхүү нэг байдлаар нэг хэлсэн боловч тийм ээ би харин хариуд нь өстой Хөвчин Жон компани гэдэг компаниг ямар байдалтай байлгах уу гэдэг надад аягүй тийм бодол төрсэн байхгүй. Би л ийм мундаг нэрийг би тэгж авч үзэж болохгүй юм байна. Ер нь бол тэгээд их өндөр төрөж явах хэрэгтэй юм байна. Гэт надыг хурцлсан. Тэр бас миний одоо энэ тодорхой хэмжээний одоо байгаа энэ амжилтанд маань бас нөлөөлсөн гэж би өөрөө дотор бодоод л явдаг. Одоо урт санагд яг тэгээ тэр өрөөнд тэр хүн хэлээд би тэг гараад тэгээ тэр үнтэй инээмсгэлээд хэлээд гараад байгаа. Яг өнөөдөр санагдаж байна. Анх байгууллагатаа ер нь хичнээн үнний орон тоотоо байгуулагдчихэ. Одоо яг одоо Хөвчин Жон кэж буудал гэдэг одоо ингээ хоёр одоо том барилгатай үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газар хоёулаа л тусдаа л ажиллаж штэ. Одоо ер нь хичнээн үнний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Анх бид нар чинь хоёулаа ихсэн. Орхи үлд хоёр болсон ихсэн тий. Дараа нь 3 болсон, 4 болсон, 5 болсон тий. Одоо бол нэг одоо манай Хөвчин Жоныг туучин барилга байгуулсан байна. Шинэ одоо КЧ одоо зочдод ирсэн байна. Нийлээд нэг одоо 50 гаруй хүнтэй болж байна. Зунаачтын 60 гараа явчихна бүр тий. Яг гоо тэгэл одоо бол боддоо тийм хоёулаа ихсэлтэй дата тариуд яаж одоо энэ бизнесийг эхлүүлж байла. Тэр чинь сайхан дардан замаар яваагүй шүү дээ. Би бол тэр болгон юм ярихгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр ингээд нэг 50 60 хүнтэй ингээд суугаад сая би шинжил хийлээ. 2 жил шинжил хийгээгүй чинь манайх чинь шинжил ингээд сайхан жил гараад одоо энэ мохоо өвчин цааш яваад хүмүүсийн бас нуруу тэнийгээд нүүрэнд нүүр байсгал дотроо тий. Тэгээ шинжил тэмдэглээ. Тэгэд би дотроо бодоод ажилчдад хэлжсэн. Би яг энийг хэлжсэн байхгүй. Анх одоо нэгж бүтэн одоо ингэж өдрөж эхэлж байсан. Одоо ингээд сайхан ингээд 50 60 хүнтэй болчлоо. Та нар хараад баярлж байна. Та нар одоо хинтээ аймагт одоо ихийн бүтээж байгаа. Та нарын сайхан уран гараар, та нарын сайхан салуун сайхан уйхан сэтгэлээр, та нарыг одоо хайр сэтгэлийн шингэсэн бүтээгдэхүүнээр хинтээхэн ард түмэн одоо ингээд үйлч байгаа. Одоо хинтээ ард түмэн баярлж байгаа. Та нарч одоо тэнд одоо омогш хөстой. Дээр нь одоо би ч одоо гэдэг та нараа багч байгаа. Ер нь би ингээд ажилчтай ингээд уралдаад баяр ёслоор иймэртэй болохоор манай дээгүүрт ганц хэлдэг нь та нартай хайртай шүү гэдэг. Та нартай хайртай шүү. Яах юм тэр бүхний тэр олон сайхан мэрэгчлээ болсон хүчний буйнаар л ингэж яваа шүү дээ. Тэгээд ингээд ажлын байр гаргаад аймагхадаа бас өнгө үзмжинд нэмэр болоод тэгээд хүмүүстэй бас боломжийн хэмжээний үйлчлэг үзүүлээд байгаа да. Тэгтээ харамжтай баярлж авдаг шүү. За энд амглаахыг маань одоо бас
зураг зурдаг гэж бас хүмүүс нэг мэдхгүй байсан тийм ээ. Тэгээ энэ зураг зурах энэ авьяасаа ер нь хизээ нэ тийм ээ. Ер нь анх хүүхэд байгаасаа зурдаг байв, оюутан багтаа зурдаг байв тий. Тэр талаараа бас манай үзэгчд тоолцохгүй. Энэ зургийг гэхэд одоо ер нь хамгийн анх зурсан уу, хизээ зурсан зураг вэ? Өвлийн зураг л ах шиг байна тийм ээ. Юу бол ер нь ийм зураг зурж байгаагүй. Ерөөсөө байгаагүй. Манай гэрүүлийн хүмүүс нь бүгд мэдэхгүй. Эхнэр мэдэхгүй. Хүүхдүүд мэдэхгүй. Зурдаг гэж хэн ч мэдэхгүй. Яг л зүгээр 10 жил байхдаа дүрс хурлагийн хичээлж ордог. Тэрэнд одоо яг сонирхолтой байсан. Тэгээд яагаад энийг зурч ирсээр сая ковидын нэг карантинд байлаа шүү дээ. Тэгээд үйлдвэр ажилдаггүй, гарч болдоггүй. Тэгээ одоо гэртээ суудаг. Зогсолтын байдал. Тэг бүхэн зогссон. Тэгэл байж байгаа л тэгээд заавал нэг юу яа нэг зурж юу дотор боддог л байсан. Зурж үзчихсаа гэл. Тэгээд хүүхдүүд рүүгээ юу яагаад материал захаад тэгээс бодог юм сонсож бас тийм бас ордоо олдоогүй маа бүхэн хаалттай тийм л байлаа шүү дээ. Тэгэл зурсан юм аа. Хамгийн анх зурсан зураг нь байлаа. Хамгийн анх нь тэрий. Намрын зураг. Тэгээ би бодохгүй юу. Энийг зурсан гутаа үгүй энийг зурсан юм байна тий. Энийг зурсан юм. Эхлээд өө. Тий. Тэгээ өвөл зураад өвөл байсан юм чинь. Өвлөөрөө сэтгэж байгаа шүү дээ. Өвлөө зураад. Тэгээд нэг болмор харагдаад одоо энэ бол нэгээд ярим бодвол одоо харахад бас ингээд жоо янзлахаар байна. Тэгээд би дараа нь дэрэж зураад энийг Мартин нэмээр бэгд гэрүүлдэ зориулж зурлаа. Ингээ би ч нэгээд ороо нэг 5 6 цаг үед нэг энэ урдын өрөө байгаа. Нэг өрөөтэй болсон. За. Тэндээ ороод 5 6 цаг ороод зурх чинь нэг ороо нэг 11 үед бийг ороод ирдэг байхгүй юу? Юу болж байна явах уу гэд. Тэгтэл одоо 44 5 цаг болсноо мэдчихэж байгаа байхгүй юу? Энийг суугатар чи маш гоё. Бүх анхаарал ийш орчих. Зураг зурагч бас маш их анхаарал төвлөрдөг. За нөгөө стресс айлгдаг гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд би одоо тэгээд өвлөө зурчаад намраа зурчаад зуны зурчаад одоо н хаврыг зурна. Би энэ юугаа нэг канвас гэдгийг. За. Тэр гавьд байгаа. Одоо н хаврыг зурчих бас нэг зураг бодоод л байгаа. Бас завдахгүй байна. Нөгөө нэг карантин бас тавигдсан, үйлчлэгнүүд эхэлсэн, ажлууд байгаа учраас бас тэрэндээ санаад зовоод нэг зураг яг уу гэхдээ яг мэрэгжлийн харах юм бол гол нь шүү дээ. Яг уу тэгээд өөрөө өөртөө л тэгээд өөрийгөө яг зугаацуулна гэдэг чинь өөрөө. Тэгвэл бидний хувьд ингээд харахад бол яг л мэрэгжлийн зураг зурсан юм шиг л харагдаж шүү дээ тийм ээ. Энэ сүүдэр энэ тусгал мусгал тэр бас л энэ завыг би 2 3 удаа арилгасан. За. Ерөөсөө болж өгдөг. Тэгсэн чинь ягаад нэг л хараад болдог. Тэгсэн чинь араа баг хийцсэн мэл. Жижигхэн. Жижиг зүрэлээд. Томруулсан чинь нэг зай орчинтой болооч ах шиг. Тэг яг хөтөө тэгээд Мартин 8 юу ягаад төгчөөсөн юм чинь тэгээд хоёулаа ингэ сууж байгаа юм шиг. Хоёр нэгэ. Тэгээд дурсгаад бат. Дээрх өрөөнд тавьчаал байгаа тий. Тэр нь тэгээд одоо энэ ата банцны дүүс гарна гэдэг ингээд арах чинь. Одоо бол надад бол яг гоё л байна. Мэргэжлийн хараад за амгаа наатчихсэндээ л гэж хэлэх байх л да. Гэхдээ энийг банцрах болох гэж бас ойлгон арилгасан. Тэг ямарс ингээд нэг зураг зурчаад байгаа юм. Юу одоо юу тийм. Гэтэ бас өөрийнхөө бас сүүлд бас орой бас өөрийнхөө бас нэг авьяас чадварыг бас нийчих юм шээ. Тийм ээ. Бас хүн болгон бас яг зургийг гээд яг энэ ч одоо бол нөгөө тосон бодгон зураг гэдэг нь. Тий, тосон бодгон. Тийм ээ. Энгөө ч бас зурна гэдэг бас хэцүү баха. Тийм ээ. Гэхдээ яг тэгэл өөрөө нөгөө сонирхол байдаг. Тэг хичээгээд л тэгээд ямар ч юм болцсон. Яг тэгэл. Дараа нь бүр гоё сайжрах үү. За. Одоо хоёулагийн хоол одоо газ мань яаж байгаа учраас энэ байшинда оруулсан тийм ээ. Одоо бараг болж байгаа. Тэрийн нэвтрүүлэгч чинь бас
хэрлэн туслан дээрээс хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас хэрлэн туслан маань одоо бас өвчин жоног компани манаас авчилж аваад хэдэн жил болж байна тийм ээ. Одоо бас авснаас хойш бас үйл ажиллагааны сайхан живдрүүлээд бас 100 болгон хүүхдүүдийг хүлээж аваад гэж байна. Шинэ байшин юунууд бас барьцсан тийм ээ. Ингээ байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо ер нь цаашдаа ер нь бас энэ хэрлэн туслангийнхаа юуг нь хэрэг өргөдөх бодол байна. За яг хөө тэгээд би ч одоо дандаа л юм одоо мөрөөдөж байдаг. Одоо ингээд зөгнж байдаг тийм ээ. Тэхинсэ гэж бодож байдаг. Ер нь бол тэгээд энэ маань төлөвлөлт юм л да. Яг мэдлэл ярих юм төлөвлөлт. Ер нь бол төлөвлөлтөй альва бизнесээр төлөвлөлтөй байж ижил бизнес фонд амжилтанд хүрнэ. Тэгэхээр миний мөрөөдөл бол төлөвлөлт юм аа л гэж би боддгийг. Хүмүүс байнга мөрөөдж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ туслан хүмүүсүүд амраагүй нэг 2 жил болчлоо. Ковид гэдэг. Ингээд одоо цаг хугацаа ямар байх юм байгаа. Ямарсан бидний хавтаа засаг хийждэг юм. Тэгээ бас нэг 4 том ээж авчдаг. Нэг ээжиндээ 40 50 заримдаа 100 гарan тэр ирж амарна. Тэгээ яг миний бас нэг бодол байдгийг одоо аймагтай ойрхон тэгээ энэ бас өвөл мосод ажиллаад бас хүмүүс ирээд чам ташуур канти гаргуулдаг ч тийм болоод юм гэсэн бодолтой байна. Хөрөнгө мөнгө яаж болох юм байгаа. Бас зундаа сайхан гол тоглодог болчмоор байна. Би нэг 2 удаа гол очиж тоглож үтсэн их гоё сонирхолтой юм байна лээ. Бас эрүүл мэндэд бас тий тустай гэдэг шүү дээ тийм ээ. Метр километр алхахтай өдөртөө. Тэгээ тэр хоорондоо 2 хүн ингээ тоглоно шүү дээ. 2 хүн тоглоод суугаад бол ажиллаа ярьчихна. За бизнес балан төлөвлөгөө мөрөөдлөө ярьчихна. Хай бас нэг ямар шин санаа ямар одоо ажил төлөвлөж байгаагаа бас ингээд би үндэдэм болоод ингээд ярилцаад тоглоод их гоё. Одоо бид нар ч ямар актер гүүгээ тараагаа тийм үү? Сунаагаад хөөс гаргаад ингээд байхад одоо цаг боломжгүй болсон. Бас нэг байгаа учраас яг тэр биенд өөртөө тохирсон алхаад тэгээд зохиод тэр нүхэнд хийн. Дараагт нь оруулна. Тэр чинь ингээл яг үндсэндээ гольф бол ерөөсөө би зөв боддөг юм. Бизнесийг одоо бизнесээ заавал ахиж явдаг шүү дээ. Ахиж одоо мэдээж бага урагшилж тэрнтэй адилхан энэ нүхэнд оруулаагүй дараагийн нүхэнд оруулна гэдэг тийм бодол тэр үн байж идэг байхгүй. Тэр нэхгүй дандаа ахиж явдаг тийм гоё смарт бизнесээр ойлгосон. Тэгээд энэ дундаа ирээд гольф тоглолтын тийм талбайны хчүүд манай залуучууд байна. Гэхдээ насны хязгаар хамаагүй шүү дээ. Бидний өөрийн чигээ тоглож болохоор тийм үеийн хүү жоохон төлөвсөн юм байна. За тэгээ хоёлаа гадаач одоо бас орой боллоо, сэрүүн болж байна. Хоёлаа үргэлжлүүлээд бас хоолоо. За тэгээ одоо дотор болж байгаа юм чи дотороо одоо бас сайхан байгаль дагаарт ирсэн юм чин сайхан байшиндаа ороод. За тэгээ хоолоо болгоод антен үзээд үзэгчтэй бас ямар амттай болсон байна. Тэрийг бас хуваалцъя тийм ээ. Хоол маань бас сайхан боллоо тийм ээ. Бүтээрийн ярилцлагч бас маш их олон зүйлийг бас ярьлаа бас тийм. Би бас өөрийнхөө зүгээс бас танаас аль болох л одоо танд одоо яг хүн болгонд яриад байдаггүй тийм ээ. Тэгсэн мөртлөө энгийн нэгэн сайхан ярнаа өрнүүлэхийг бас хичээлээ тийм. Таач бас маш их хүмүүсийн бас мэддэггүй. Би таны бас өөрийнхөө хэмжээнд бас мэддэг гэж боддог байсан. Бас илүү яг тэр залуу үедээ яаж ажиллаж хөдөлмөрлөж байсан гэдгийг бас сонсоод бас танаар бахархаж суулаа. За баярлалаа. Одоо би өнөөдөр чинь полоо үзбэх сайхан хоол половыг одоо та хүндээ хийж юу гэж би одоо зорьсон. Тэгээд ямар сэсэн мэдээж одоо амт бол гоё байгаа. Би одоо барга хараад амтай мэдэрч байна. Энэ бол одоо онгол ах уу? Аав яа. Онгол одоо
Оо Яа, янз. яа. За. Өнөр бол янз юм байна тийм ээ. Одоо энэ дээр ингэн. Одоо ногоон согоно хийн. За. Яа. Утгахаасаа өмнө ногоон сонгоно хийгээд тэг утгах нь байна тийм ээ. Өстө. Ой хоол боллоо даа. Одоо амт хийж өнөр нь бол янз юм байна. Одоо амталж үзэн штэ хоёлаа. янзын гоё. Оо их. Узбекийн яг үндэсний хоолнд ордын болов энэ нь Үндэсний хоол байхгүй тий. үндэсний хоол. Би энийг одоо за бараг л монголчлол хийчлээ дээ. Тэгээд энэ ерөнхийдөө нэг юм байдгийг. Узбек хоолыг бол мах нь өөр махаар хийх үү? Ер нь бол яг гахаа махаар голцоо хий тий. Тэг бид нар бол тэгээд байгаа бүтээгдэхүүнээрээ л хийн штэ. Тэн чихтэй удаан ингээд сайхан шүлэндөө ингээд шингэсэн амт нь ингээд махны юуных нь амт гоё будаандаа шингэсэн тийм ээ. За ингээд хамтлах уу? Хамтлая да. За маа. За дүүдээ өстө гоё. Амттай хол хийж үлээ гэж бодож байгаа шүү. Ер нь бол энэ бол их л гоё амттай би хараад амттай мэдэж байна гэдэг одоо өөрийгөө магтаад байжтэй шүү дээ. Тий. Яг ийм үндэсний хоол бас амсааг үзээгүй юм байна. За та. Магцаах бас их гоё зөөлөвчдөг юм байна тийм ээ. Тий гоё ингээд үнчэндээ жигнэж байгаа байхгүй юу? Тэгээ сайхан жигнээд. Тэгээ бүх юм сайхан дотроо амт нь ингээд бүх юмдаа шингээд. Юуных нь будаанд нь бол өнөө амтгчны амт маш гоё орд юм байна. Тийм ээ. Энэ луун сонгон тийм ээ. Тэр амтгчуд байна. Мах ингээд бүгдээр ингээд гоё бүгд яг ингээд шингээд нэг зохицуулаад гоё амттай болд юм байна. Манай үзэгчдээс гэртээ хийж идвэл сая бас будааг дангааны эцсийн ч амттай, махаа эцсийн амттай ингээд бүгдэнд нь шингэжтэй гоё. Тийм байна. Сая бас нэвтрүүлэг үзэж яхад манай үзэгчдээс жорыг харсан баг. Амлаахын хийж байгаа жорыг тэгээд бас манай үзэж байгаа үзэгчд маань гэртээ бас нэг өрөөгч гисэн гоё хоол хийж идэх боломжтой. Амтны хувьд бол гоё байна. Баярлалаа. Надад таалагдж байна. Маш гоё хоол хийж өгсөн. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч сайхан урайлган хүлээж авсан тийм ээ амлах маань бас. Тэгэд сайхан агаарт гарч нэгэн өрөөг бас хоёлаа сайхан өнгөрүүллээ. Тэгээд танд цаашдаа ажиллаж чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Зорьсон зорилго мөрөөдөл өхөн юм биелэх болтугай гэж хүсээрээ. За баярлалаа. Одоо ингээд ийм сайхан одоо нэвтрүүлэгтээ намайг тоож ураад тэгээд дээр нь одоо надаар одоо хоол хийлгээд тэгээд гоё боллоо гэж амтлаад гоё амтны хувьд бол гоё байна. Баярлж байна. Би өнөөдөр их баяртай байна. Одоо жоохон сэтгэл хөдлөө. Асуулсан асуултыг чинь ингээд уруулан бодоод баганасаа дурсаад эдгээр насаа дурсаад бизнесийнхаа бас нэг сайхан үе тэр одоо бүхэл орчныг одоо сая ярьж байхдаа бодож байлаа. Одоо ингээд юм ингээд өмнөх юм ба ингээд яриад ингээд дурсамж болгож ярихад бол их гоё байдгийн байна. Би ч одоо ингэж олон яхад ярьж байдаггүй тий. Ингээд өөрөө ч ингээд асуулт суугаад ингээд энэ нэвтрүүл оруулаад миний одоо бодож байсан юмыг хүнд хэлье гэж байсан ганц нэг юм одоо гаргуулсанд баярлалаа шүү. Тэгээд танаа одоо Өндөргаан телевизтэй одоо ажлын өндөр амьсгалыг хүссэн өрөө та нар нь одоо энтэй аймагтай маш их одоо хүмүүстээ соён гээгэрүүлж байгаа тийм. Энтэй аймаг хүмүүс Өндөргаан телевизээ маш их үздэг болсон. Гэр орол бүгдээрээ үздэг болсон. Бас Улаанбаатар тэр олон суугаар гардаг болсон тийм. Энэ та нарын бас л ажлын амжилт. Энтэй аймагийнхаа хүмүүсийг гэгээ соён гээгэрүүлж байгаа чинь их гоё ажил шүү дээ. Та нарын ажил бас амжилт төсөө бүгдэнд нь амжилт төсөө. За улам одоо олон
гой гой бүтээдгүй шин санаанд гаргаад одоо хэдийн одоо битгээр Монголынхаа өрсөлдөд одоо таашаалыг хөтөж байгаарэ гэж өрөө. Тэр өрөөл бод шиг ээ. За жижигтэй тэгээ энэ удаагийн эрчүүдийн галтгоо нэвтрүүлэгт маань чулууны амглан гэх энгийн нэгэн ах маань оролцлоо. Тэгээд маш гоё амттай хоол хийж өглөө. Тэгээд бас манай үзэгчид энэ хоолыг дахиад хэлэхэд бас гэртээ хийж идэж үзээрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Баяртай.